Би нэлээд олон зүйлүүд л асуусан л да. За жишээ нь саяных дээр тэр бодит орлого гэдэг зүйл чинь цалин тэтгэвэр тэтгэмжийн тэр нэг нэрлсэн нэмэгдлээсээ гадна энэ инфляц чинь энэ татварын өөрчлөлтүүд энэ цахилгаан дулааны үнийн өсөлтүүд гих зэрэг зүйлүүд чинь яг бодит нэрлсэн өсөлтөөсөө гадна бодит орлого гэдгийг бас нэлээд өөр тоонууд энэ дээр харагддаг ба хувь процентоос гадна мөнгөн дүнгээр хэд байсан бодит орлогыг хэдэн онтой харьцуулахад хэдэн оныг суур гэж авахд хэд болсон гэдэг тоонууд энэ дээр яригдах хэрэгтэй баг. За тэгээд нэгэн чухал зүйлүүд тэр дундаж анги гэдгийг яаж Монгол улсад өнөөдөр яаж тодорхойлж ямар шалгуур байгаа. Яг одоо ингээ харахаар Монгол улсын иргэдийг орлогын бүтцээр харахад нэг юм элсэн цаг шиг юм болж хувираад байгаа нөхцөл байдал харагд. Дундаж анги бид нар бүхий л бодлого дундаж анги шахаад үндсэндээ дээрээ нэг жижигхэн толгойтой доороо том голдоо байхгүй элсэн цаг руу яваад байгаа нүг. Тэгэхээр энийг хэн нэгэн хүний сэтгэлдээс За ажлын хэсгийн 5 дугаар микрофон. За яг одоо таны асуусан асуултаа бол дундаж цалин, голч цалингийн өөрчлөлтөөр бас энэ мэдээлэл өгч болох байх гэж бодож байгаа. За дундаж цалингийн хэмжээ 2024 оны 4-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 19.5% өсөж 2,672 мянган төгрөгт хүрсэн юм тоон баримт байна. Голч цалингийн хувьд 24 оны 4-р улирлд өмнөх оны мөн үеэс 25% өсөж 2,229 мянган төгрөг болсон. Салбараар нь авч үзэх бол уул уурхайн салбарын дундаж цалин бусад салбараар тэргүүлж улсын дундажаас 2 дахин өндөр байгаа. За энэ бодит гэдэг тоон мэдээлэл бол цаана инфляцийн нөлөөлөл, үнийн өсөлтийн нөлөөллийг Дундаж цалин асуугаагүй шүү дээ. Дундаж анги гэж яаж тодорхойлж байна вэ гэдэг асуудлаар тодорхойлоод шүү дээ. За эдийн засгийн хөгжлийн яамны гаргаж байгаа тоон үзүүлэлтүүд дотор дундаж анги гэсэн үзүүлэлт байхгүй байгаа. Харин тийм. Төрөөн Ганбатар Бачам гишүүний асуултанд бас хариулж ирсэн татврын хөнгөлөлтийн хөв хэмжээг орлогоос нь хамаарат үзүүлж байгаа хэлбэр яваад байдаг. Тэн дээр нэгдсэн ойлголтоор татврын хөнгөлөлтийн бодлогоч ер нь дундаж давхаргаа дэмжих үндсэн зорилгыг агуулж татврын хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж засгийн газар зорьсон байна гэдгийг гишүүд ойлгож тэрнээс асуулт асуугаад байна л гэж ойлгож шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ дээр одоо яг ган төмөр дарга гадаадад ажлын ажилтаа учраас явцсан эдийн засгийн хөгжлийн яамнаас төрийн нарийн бичгийн дарга төлөөлөө сууж байна. Сая Жавхлан сайд сууж байгаад бас дарханд ажилтаагаа гараа явцсан байна. Надад бол хэлж хөлөө аваагүй. Тэгийн тухай хуулиараа улсын их хурлаас төр болон бүр гарах гэж байгаа тохиолдолд их хурлын хурал даргалагчаас зөвшөөрөл авч гардаг байх. Тэгийн хуультай. Тэгээ энэ хэлэлцэж байгаа асуудал өөрөө 4 сарын 1-ний дотор улсын хурлаар хэлэлцэж батлагдсан байх хуулийн заалттай. Тэгээ ингээ гишүүд тодорхой асуулт асуухаар тодорхой хариулт өгч чадахгүй яг төлөөлж байгаа албан тушаалтан байхгүй гэдэг ийм учир шалтгаан болоод яваад байгаа нь ажлын чанарт одоо сөрөг нөлөөлж байна. Түрүүн ерөнхий сайд бас тодорхой хэлсэн. Төлөвлөлтийг, үр ашигын тооцоог, бодлогын асуудлыг ер нь бодиттой ярьдаг болно. Цаашдаа илүү бодиттой ярьдаг байх нь чухал гэдэг агуулгууд хөндөгдөд байдаг. Тэгээ та хэд маань хариулаад байдаг. Энд ч хэдэн гишүүд асуугаад байгаа нэртэй. Тэгээ бодиттой үр дүн гарахгүй юм дээр л явж байна л дээ. Тийм учраас л одоо өчтөрөөс хойш улсын их хурлын өмнө ажиллаа хариуцж байгаа албан тушаалтангууд үүргээ гүйцэтгэж хариуцлага ухамсарлаж оролцох ёстой гэдэг зүйлийг яриад байгаа байхгүй. Тэгэл эдийн засгийн чухал ач холбогдолтой асуудал хөндөгдөхөөр энэ ч ингээд тодорхойгүй хариулттай сууж ийн гэдэг бол байж болохгүй л дээ. За учрал сайд. Тэг гишүүдийн бас тавьж байгаа шаардлагыг бол бас ойлгож байгаа. Тэгээ өнөөдөр бол салбарын сайд нар болоод төрийн нарийн бичгийн дарга нар бас асуултанд хариулж байна. Тэгээ өнөөдөр бас натрын 4-р аяыг эхэлж байгаатай холбогдуулаад за өдөр ерөнхий сайд мэдээлэл хийчээд сангийн сайд бас холбогдох албан тушаалтнууд тэнд бас ажиллаад байх шиг байна. Ер нь эдийн засгийн яам за сангийн яам төрийн нарийн бичгийн дарга нар бол асуултанд хариулна. Тэгээ би бас гишүүдний мэдээлэл өгөхөд 2020 онд энэ хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын хууль батлагдсан. Тэгээд яг энэ хууль батлагдсны дараа бол бид нар 4 жилийн хөтөлбөртөө болсон. 2021 онд яг энэ хуулийн дагуу 1500 тэр эрдэмтэн судлаачид оролцоод
их хурлаар урт хугацааны бодлого батлагдсан. Ингээд хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хууль их хурлаар батлагдсан алсын хараа гэсэн урт хугацааны бодлогын түшиглээд бид нар дунд хугацааны дээр хөтөлбөрийг засгийн газар гаргадаг. За гүйцээж хариулъя. Засгийн газар гаргадаг. Ингээд хамтарсан засгийн газар байгуулагдсны дараа үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсны дараа хуулийн дагуу бид нар хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг засгийн газараар баталдаг. Үүнийг эдийн засгийн ам боловсруулдаг. Яг хуулийн дагуу. Ингээд жилийнхаа төлөвлөгөөг салбарын аамдууд болоод төрийн захиргааны байгууллагууд дүгнээд хяналт шинжилгээний газар дээр ирж үнэлгээгээ нэгтгэхэд ингээд их хуралд энэ одоо улсын аудитын байгууллагатаас оруулж ирж байгаа нийслэлийн аудит дээр ингээд хяналтуудаа тавиа явж байгаа гэсэн үг. Тэгэхээр засгийн газар бол шинэ хуулийн дагуу анхудаа бид нар төсөвлөлт, төлөвлөлт, хяналт гэдгийг нэг тогтолцоогоор явуулдаг болсон. Тэгэхээр одоо бол бид үнэлэхдээ бол жишээ нь засгийн газрын хөтөлбөр бол 6 бодлого 259 зорилт 1087 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Тэгэхээр энийг хянах та тэр одоо DME гэдэг байгаа тэр design monitoring evaluation гэдэг бол тогтолцоо өөрөө анх удаа нэг болсон гэсэн үг. Тэгэхээр бид өнөөдөр бол нийслэлийн аудитыг хилцэхдээ за сонгуул